Сайн байцгаана уу. За. Өнөөдөр ажилдаа ирсний 6 дахь өдөр. Ойр тус бичлэг оруулж чадсангүй. Тэгээд жоохон завгүй яваадлаа. Тэгээд шөнийн ээлжинд явж байгаа болохоор ойр өдөржин унтчихагаад орой нэг 5 өнгөрөөгөөс ирсэн байгаа. За сэрээд ингээд ариун цэврээ сахаад нүүр гараа угаа, шүдээ угаа, ариун цэврээ сахаад ажилдаа гарахад бэлднэ. За бас нүүр мөрөндөө тос мос түрхээд байгаа. Тэгэхгүй бол жоохон хуураачлах хандлагатай байгаад байна. Тэг готлон мотлоо өнгөлнөө ч бас жоохон хөөртэй арчаатай цэвэрхий явахгүй болохгүй. За усны савндаа усаа хийж явна. Орой шүн маш их ам цангаад байдаг байгаа. Тэгээ хуураачлалтай орчин болохоор тэгдэг баг. За хувц ундраа өмсөөд ажилдаа гарахт бэлднэ. Хувцас өмсөд одоо гарч цайгаа уучаад тэгээд цаг магаа бүртгүүлээд ажилдаа гардаг байгаа. За гадаа ингээ гарсаа ямар хөө гэсэн чи гигээтэй байсан. За өдөр уртсаж байгааг мэдэгдэж байна. Орой 6 гэхэд ингээд сайхан гигээтэй байж байна. За одоо орч хоолоо идэнэ. За нэг иймэрхүү хоол байсан. Хоол давгүй амттай. За хоолоо маш хурдтайгаар идсэн багуу. Нэг ийм болгоол тавьсан да. За тэгээ эмчт даралтаа шалгуулад гардаг байгаа. Даралт хэвэн байсан. За ингээд цаг бүртгэл нарайдны өрөөлгөө орж ирж байна. Энд цагаа бүртгүүлнэ. Нүрээ таниулаад цагаа бүртгүүлнэ. За гараа үсгээ зураад цагаа бүртгүүлээд тэгсэн чинь хүн хүмүүс орж ирэх байсан. Орой ээлжний одоо ажилчид ингээ ороод ирэх бах. Нарайданда суун ямар хин ямар ажил хийх. Тэгээд ажлын төлөвлөгөөгөө гаргадаг байгаа. Тэгээ манайх орж ирсэн 10 гаруйлаа ажиллах юм байна. За ингээ гараад машин руу явсан. За ингээд машина халаагаад ажилчдаа машиндаа суулгаад ингээд өөрөөсдийнхээ ажлын байрнууд руу хүргэж өгнө. Тэгээд өдрийн ээлжинд гарсан ажилчдаа буцаагаад кемп руугаа бас хүргэж өгнө. Тийм ажилтай байгаа. За ингээ хөрс суулттай талбар руу орж ирсэн экскаватор дээр энд одоо ээлж хүлээлцэж байна. Манай ажилчид ээлжээ хүлээж дуустал нь тэгээд ингээд зогсож идэг байгаа. За ингээд буцаад ажилчдаа аваад хүргэж өгдөнө. За энэ юунд 35 станц гэдэг энэ цахилгаан станц байдаг. Тэрэндээ ажилчныг бас хүргэж өгнө. Тэгээ хүргэж өгөөд ингээд шүнжэнгөө ажил нэг ингэж явагдноо. За тэгээд Түм арш гэдэг нэг барилга барьж байгаа манай харьяа компани байдаг. Тэрэн дээр очисон. Оройны хоол болсон, шилтэй хоол байсан. Бас давгүй амттай шилтэй хоол боллоо. Хоолоо идчихэд ингээ кемп дээрээ ээлжээ хүлээцэх гэж байна дөө. За ингээд миний нэг өдрийн ажил нэг иймэрхүү өнгөрсөн. Гадаа үнэхээр гоё дулаахан байсан учраас тэнгэр од сарны зураг бас авсан. За тэгээ миний ажлын нэг өдрийг үз сонирхсан та бүхэндээ баярлалаа. Нэг өдөр нэг ингээд өнгөрт юм байжээ. За тэгээ маргааш уулзтлаа баяртай.